Энэ болохоор Японы Daiso байна. Ингээд орж байна. Ажлаа дараа явсан болохоор хаагч исэн. Айгу хурдан алхаад газ харчаад тэгээ гараа явцсан байгаа. Нөгөө нэг 3 сар болох гээд Sakura дэлгэр гэрийн Sakuraтай юмнууд гарсан байсан. Тэгээд ер нь хөөх юмнууд айгу байдаг. Үнэн айгу боломжийн. Гэтэ энэ харагдаж байгаа нууд саяны харагдсан толмол жоохон үнэтэй. Энэ том юмнууд нь жоохон үнэтэй дээ. Яг 100 yen биш. Тэгээд үнийн хувьд бол янз байдаг. За яг цаагуур нь болохоор яг yen буюу 100 yen байдаг. Тэр нь болохоор Монгол мөнгөөр 3000 төгрөг ч юм уу 2800 төгрөг ч юм. Одоо энэ харагдаж байгаа юмнууд байна гэсэн. Энэ бас юм чихэр шоколаднууд бас байдаг. Яг нэг гоё бүр тасархай гоё бол биш. За одоо энэ Денша буюу галтэргэн дотор явж байна. Маш чив чимээгүй, хин ч юуж ярьж болохгүй, дөрмөн угаасаа тийм. Хэрвээ ярих юм бол амар уурлана. Мэдээж амар уурлахгүй л дээ. Гэхдээ ер нь жоохон айгу зэвүүч харна. Дургуугаа илэрхийлэн тэгээд гадаад хүмүүст ер нь дургуу. Тэгээ ер нь энэ дотор ингэж хамаагүй бас ярьж болохгүй. Тэгээ би ерөөсөө яриаггүй зүгээр ингэж бичлэг хийсэн байгаа. Хамаагүй бас бичлэг хийх ч гэсэн жоохон юугүй. Тэгээ ингэж чимээгүйхэн шиг гэс. Юу ингэс. Ер нь иймэрхүү хэм аягтай явдаг. Айгу. Энэ болохоор жоохон экспресс буюу хурданд нь суудсан явж байгаа. Тэгээ яг хөө Деншаны хот цэвэрхэн. Гэтэ Япончуудын үнэр жоохон юугүй. За энэ дээр ингэж ачаа мачаа тавьчих болно. Тийм болохоор халуун үед бол энэ амар эвгүй үнэтэй байдаг. So smell is so bad. But so clean. So clean. This is beautiful. Just calm. Okay, bye.